Сайн байцгаана уу эрхэм үзэгчдийн мэндийг хүргье. За өнөөдөр бол 2026 оны 3 сарын 2-ны даваа гараг. Вашингтон дэсийн хотноо үдшийн 6 цаг болж байна. За Ираны эргэн тойрон ойрох дорнод болж байгаа үйл явдлын мөрөөр өнөөдрийн 6 цагийн байдлаар албан ёсныг сурвалжаас баталгаажж байгаа. Зарим нэгэн онцлог үйл явдлын томыг хүргье. За Америк Израилийн агаарын хүчин бол үндсэндээ Ираны агаарын орон зай. За мөн Тэнгисийн орон зайд бүрэн хяналтад хотоосон гэж мэдэгдэж байна. За тиймээс Америк Израилийн сүнөөж онгоцууд бол Ираны агаарын орон зайд чөлөөтэй нислэг хийж унилсан байгаа пуужингаар харуулж байгаа. За ингээд өнөөдөр урьдчилан байдлаар бол би нэг онгоц ашиглаж өнгөрсөн 25 оны 6 сард бомбогдож байсан Ираны цөмийн байгууламжуудад зохиол өгсөн тухай Ираны толгойд мэдээлж байна. За харин Иран бол үндсэндээ Америкчуудад амар зайг нь үзүүлэхгүй гэдэг. Америкчууд хөлийн чандад болон өөрийн эх орондоо амар зайгаа үзэхгүй гэдэг ийм сүрдүүлэг хийж байна. Иран бол өөр орчмын улс орнууд руу пуужин харуулж байна. За эдгээр нь Кувейт, Катар, Сауди Араб зэрэг орн руу пуужин харуулсан. За үүний улмаас өнөөдөр Катар болон Сауди Арабын зүгээс хэрвээ Иран улс дахиж эдгээр улс орнуудын нутаг дэвсгэр шууд чиглэсэн пуужин харуулсан нөхцөлд Сауди Араб лавтай энэхүү дайнд татгдан оролцож Ираны зүг зохиог цохилтыг өгнө гэсэн ийм мэдээллийг бол хийж байна. За нэгэнт бүс нутгийг хамарсан үйл явдал учраас нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж тодорхой болсон байна. За үүнтэй холбоотой маш их мэдээлэл сошиал орчинд тарж байгаа. За тиймээс өнөөдрийн байдлаар албан ёсны түвшинд баталгаажж байгаа хэд хэдэн сонирхол татсан чухал мэдээллүүдийг бас хуваалцъя гэж бодож байна. За орчин манай нутгийн цагаар урьдчилан байдлаар Кувейтэд агаарын орон зайд нислэг үйлдэж байсан Америкийн F-15 загварын 3 байлдааны онгоц осолдож унсан үйл явдал боллоо. За үүнийг бол Кувейтийн агаарын хүчин бол Ираны онгоцтой андуурсны улмаас буудаж унгаасан байж болзошгүй гэсэн анхны дүгнэлтэнд хүрч байна. Америкийн онгоцууд бол үндсэндээ ямар нэгэн байдлаар аврагдах боломжгүй болсон үед нисгэгчээ загаарт гаргаж авардаг ийм онцлогтой. Тиймээс 3 нисгэгчийн хувьд амин үдээгүй газар дээр 9 мөнд буусан гэдэг ийм мэдээллийг өгж байна. За тиймээс Америкийн тал бол үндсэндээ өөрийн талын суманд ийхүү 3 онгоцоо алдсан үйл явдал боллоо. За өчигдрийн мэдээгээр энэхүү дайны улмаас Америкийн талаас 3 хүн цэрэг амнасаа алдсан гэдэг. За ийм мэдээллийг албан ёсоор хийгээд байсан. Тэгвэл өнөөдөр орой 4 цагийн байдлаар дайн сөргөлдөөний улмаас амнасаа алдсан Америкийн цэргийн тоо 6 төрсэн тухай Америкийн төв командлын зүгээс хийсэн байна. Өнөөдөр өглөө бол үндсэндээ төв командлын зүгээс амнасаа алдсан хүмүүсийн 4 болсон тухай. Ингээд өмнө шархагдсан байсан нэг цэрэг шархаад олгүй амнасаа алдсан тухай мэдээлж байсан бол ийхүү өнөөдөр орооны байдлаар энэхүү тоо өсөж 6 болсон тухай мэдээ байнамаа. Ер нь энэхүү дайн бол Венесуэлд болсон цэргийн тусгай ажиллагаатай холбоотой болоод өнгөрөхгүй цаашдаа үргэлжилнэ, өргөн цаграатай өрнөнө гэсэн ийм мэдээллийг хийж байна. За тиймээс Пентагон бол цаашдаа амир үтсэн хүний тоо өсөх магадлалтай. За тиймээс Америкийн хувьд бол тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цаашдаа тууштай цэргийн ажиллагаа явуулна гэсэн байр суурьтай байна. За энэ нь бол цаашдаа ч Америкийн армиас цэргүүд амир өгдөх бүрэн боломжтой гэсэн анхааруулгыг Пентагон ийхүү хийлээ. За өнөөдөр болж өрнөж байгаа маш чухал үйл явдал бол дэлхийн худалдаа болон газрын тосны тээврийн томоохон маршрут болох Хормузын хоолойг хаасан тухай мэдээлж байна. За Хормузын хоолойг бол Ираны тал хяналтанд авах хаах бүрэн боломжтой.
газар зүйн хувьд бүрэн боломжтой гэдэг нь тодорхой байдаг. Тиймээс Ираны бүсэд ямар нэгэн зэвсэг тэмцэл гарах үед энэхүү хормозын хоолойг хаагдах тухай байнга ярьж байсан. За өмнө нь 2020 оны 6 сард мөн энэхүү хоолойг иранчууд хааж магадгүй гэж ярьж байсан бол тухайн үед тийм үйл явдал болоогүй өнгөрсөн байдаг. За тэгвэл өнөөдөр Ираны тал олон улсын хувьд таамаглаж байсны дагуу энэхүү худалдааны хормозын хоолой далайн тээврийн замыг хаасан тухай мэдээлж байна. Ираны армийн зүгээс энэхүү хоолойгоор нэвтэрсэн далайн хөдөө онгоцыг шууд буудах боломжтой гэсэн анхааруулга хийсэн байна. За энэ хормозын хоолой бол нэн ялангуяа Азийн орнууд, за түүний дотор Хятад улсууд ихээхэн ач холбогдолтой ийм далайн зам. За үүгээр Хятад улс газрын тос нефтийн бүтээгдэхүүний дээдлийн хувийг тээвэрлэж авдаг бол дэлхийн газрын тосны бараг 20 орчим хувь нь энэ хоолойгоор дамжин өнгөрдгөө гэсэн ийм бас тооцоо байдаг. За ингээд ямар ч тач өнөөдөр бол энэхүү Ираны эргэн тойронд үүссэн дайн дайжин. За дээр нь хормозын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны үн огцон өссөн ийм дүнтэй байна. За тухайлбал өнөөдрийн байдлаар брендийн газрын тосны түүхий газрын тосны үн бол баррел тутамд $78 орчим хэлбэлзэж байна. За энэ бол өчигдрийн арилжаатай харьцуулахад 7-8% өсөлт үзүүлсэн гэдгийг бол ажиглагчид цохон тэмдэглэж байгаа. За ингээд энэхүү дэлхийн газрын тосны үн цаашдаа бол буурахгүй тодорхой, магадгүй дахин өсөх бүрэн боломжтой гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. За нэг ялангуяа хормозын хоолой хаагдсантай холбоотойгоор маргааш өглөө хөрөнгөний мэж нэгдэхэд газрын тосны үн дахин өснө гэсэн ийм төлөв гаргасан байна. За өнөөдөр Батлан хамгаалахын сайд FedEx-д Конгрессийн гишүүдийн өмнө очиж энэхүү Иранд өдүүлсэн дайнтай холбоотой тайлан тавилаа. За FedEx-ийн хувьд бол цаашдаа Афганистан, Сирь зэрэг орнд өрнөсөн эцэс төсгөлгүй дайн өрнөхгүй гэдэг ийм мэдээллийг хийгээд цаашдаа Иранд тавьсан зорилгодоо хүрэхийн тулд цэрэг оруулахыг үүсгэхгүй бодохтой мэдээлэл хийсэн нь олонний анхаарал татаж байна. За ингээд Америкийн тал бол үндсэндээ энэхүү ажиллагаа ганц 2 өдрийн дотор болоод өнгөрчихгүй. За цаашдаа хэдэн 7 хоногийн хугацаанд үргэлжлэх боломжтой гэсэн ийм тайлбарыг хийж байна. За мэдээж яаж ч утсан Иран улсад ч юм ямар бүрдсэн нөхцөлд дайн зогсох нь одоогийн байдлаар тодорхой бос. За тиймээс Америкийн Батлан хамгаалахын яам бол үндсэндээ одоогийн байдлаар тодорхой бос. Нэлээд нээлттэй байдлаар энэхүү хугацааг бол ярьж хэлж байна. За энэ удаагийн дайн бол Афганистан юм уу, Сирь, Венесуэл зэрэг орнтой харьцуулахад дэлхийд маш дээгүүр ордог аримтай сөргөлдөө эхлүүлсэн. За тиймээс цаашдаа сунжирсан дайн, бүс нутгийг хамаарсан дайн өрнөхийг үгүй их газаргүй гэдэг ийм тайлбарыг хийж байна. За тийм ч учраас энэхүү сөргөлдөөнд дэлхийн улс орнууд нэлээд болгоомжлсон зайгаа барьсан байдалтай мэдээлэл хийж байна. За юуны өмнө энэхүү зэвсэгт мөргөлдөөн дайны ажиллагаанд бол голцоо Арабын орнууд бичлэн оролцож байгаа. За бичлэн оролцсон гэдэг маань үндсэндээ Америкийн цэргийн баазыг ашиглах, цэргийн баазаас Иран цохилт өгөхийг дэмжиж зөвшөөрч байгаа. За эдгээр нь бол Арабын нэгдсэн Эмират, Катар улс, Бахрейн, Кувейт. За эдгээр орнуудад Америкийн тоохон цэргийн баазууд байдаг. Тиймээс эдгээр цэргийн баазаас цэргийн цохилт өгж байгаа учраас эдгээр орнуудыг бол үндсэндээ энэхүү дайнд идэвхтэй оролцож байгаа орн гэсэн байдлаар ярьж тайлбарлаж байна. За та бүхэн CBS News дээр гарсан ойролцоогт оронд дох Америкийн армийн баазуудыг харуулсан байршлыг харж байна. За тиймээс эдгээр томоохон цэргийн бааз байрлаж байгаа улс орнууд үндсэндээ энэхүү дайнд шууд бос замаар оролцож байгаа гэдэг. За ийм улс орнуудын тоонд бол зүй ёсоор багтаж байгаамаа. За эдгээрийн зэрэгцээгээр Америкийн уламжлалт хамгийн том түнш Англи улс
За Катар дахь агаарын одоо нисэх хүчний баазыг Америкуудад ашиглуулах шийдвэрийг гаргалаа. За хэдийгээр Англи улсын хувьд шууд одоо цэргийн ажиллагаанд оролцохгүй боловч за ийхүү одоо дэмжсэн утгатай одоо үйлдэл хийж байгаа нь бас анхаарал татаж байна. За нөгөөтэйгүр Франц, Герман улсын хувьд одоо Америкийн одоо ажиллагааг дэмжиж байгаа гэдгээ. За ингээд эдгээр хоёр орны хувьд бол үндсэндээ бүс нутагт одоо шаардлагатай үед за батлан хамгаалах одоо ажиллагаанд өөрийн цэргийн хүчийг одоо ашиглах бүрэн боломжтой гэсэн ийм одоо мэдээллийг бол хийлээ. За ингээд нөгөөтэйгүр Канада, Австрали улсуудын хувьд мөн одоо Америкийн одоо ажиллагааг дэмжиж улс төрийн хувьд дэмжиж байгаа гэдгээ бас зарласан байгаа. За тиймээс Израиль, Америкаас бусад орнуудын хувьд энэхүү одоо цэргийн ажиллагаанд шууд одоо цохилт өгж оролцохоос зайлсхийсэн байдалтай. За ерөнхийдөө Америкийн одоо уламжлалтай томоохон түншүүд нь бол улс төрийн хувьд дэмжсэн за ийм байр суурьтай байна. За нөгөөтэйгүр мөн одоо Орос, Хятад улсууд Иран улсыг бол дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байгаа. За хэдийгээр Орос, Хятад бол одоо шууд цэргийн ажиллагаанд оролцохгүй боловч за Иран улсад одоо цэргийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэг за ийм байр суурьтай байна. За ингээд ямар ч тач Иран дэвшлүүлсэн одоо Америкийн цэргийн ажиллагааг за дэлхийн томоохон одоо улс орнууд, дэлхийн томоохон цэргийн хүчнүүд одоогийн байдлаар одоо ажигласан байдалтай, зайгаа авсан байдалтай байна. За ингээд ямар ч тач ажлын дараагаар товчхон мэдээллийг хүргэлээ. Цаашдаа энэхүү үйл явдалтай холбоотой өрнөх мэдээллийг манай суугаар шуурхай мэдээлэх болно.